За би яг тэгэл одоо бүтээн байгуулалт анхаараарай гэж одоо ихэнд нь хэлсэн шинэ танхимын засгийн газрын гишүүдэд тэгээд улс оронд маш их хийх ажил байгаа. Ингээд төсвийнхөө хөрөнгө оруулалтыг тамчлаа. Төр хувийн хвшлийн түншлэлийн хууль нь явахгүй. Тэгэхээр ер нь бид нар одоо энэ бүрийн эрхийн хугацаанд 28 он хүртэл ер нь энэ улс оронд чинь ямар боломж олцоогоор ажил хийх юм бэ? Тэгэхээр энэ одоо сангийн сайд бас нэг байр суурь хилээч бас эдийн засаг хөгжлийн сайд ер нь бид нар тэр төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиа явуулах, тэр мартраа явуулах ер нь одоо энэ бүтээн байгуулалтын ажил энэ улсын хөгжилд чинь цаг хугацаа чухал шүү дээ. Түүнээс шингээ хэмнж байгаа нь за тэгэхээр эдийн засаг хүнд байна гэж байгаа л шүү дээ. Тэгэхээр хизээ хөгжил ирэх юм бэ? Тийм учраас 28 оноос өмнө жоох ажил хиймээр байна. За нэм масрын очрол гишүүн хариулт өгье. За манайх шиг бас энэ уул уурхаан бүтээгдэхүүний үнээс хэд одоо хамааралтай ийм хос хамааралт бүтцтэй эдийн засгийн оронд бол бид цаашдаа бол нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг бол одоо мэдээж дэмжих ёстой. Тэгээ энэ утгаараа бол зөв эдийн засгийн хөгжлийн яам дээр бол төр хувийн хвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг засгийн газар батлуулдаг ирэх байдаг. Тэгэхээр үүнийг бол бид нэр одоо цаг тухайд нь төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэ жагсаалтуудыг батлаад одоо бүгдлийн дэмжлэг үзүүлээд явахаас бол өөр арга зам бол байхгүй. Мэдээж одоо хэмнэлтийг бол энэ чиглэлийн шинжилгээнд дээр өнгөрсөн хугацаанд төрийн хэмнэлтийн зөвлөлт дээр бид нар бол ажиллаж хийсэн. Тэрнээс биш одоо хит их хэмнэлт гэж бас бүрэн ярих бол зохимжгүй. Тэгээ дотоод эрэлт бол бас байхгүй болно. Таны ярьж байгаа зөв тийм учраас энэ улам бас агшаахгүй тулд бол төр хувийн хвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлэх төслүүдэд бол илүү тэргүй ээлжинд авч хэрэгжүүлнэ л гэж зорино.